Сайн байцгаана хүмүүстээ. Өнөөдрийн хичээлээр Архимедийн хүч буюу Ахиба шингэнд бие хөвгжих нөхцөлийг судалцгаая. Эртний грекийн Геороха өөрийнхөө дитмийг алтаар хийсэн үггүй шалгуулахын тулд Архимедид даалгавар өгчээ. Архимед эзэн хааны дитмийг алтаар хийсэн үггүй шалгах арга олж ядчил байлаа. Яаж хийсэн бол гэж олж ядч байлаа. За нэгэн өдөр Архимед маань усанд орж жагаад нэгэн гайхалтай санаа олжээ. Энэ ямар санаа бол хөөдтэй? Энэ санаа нь Архимед эзэн хааны дитмийг адил хэмжээтэй алттай хамт савтай шингэн буюу савтай усанд хийж үзтэл алт нь илүү гүн живж байна хөөдтэй. Яагаад вэ? За тэгвэл өнөөдөр энэний талаар судалцгаана. За туршилт хийж үзье. Хүч хэмжигчийн заалт хэрхэн өрсөлдөж байгааг сайн ажиглаа хөөдтэй. За динамометрт ачаа зөөс 1 ньютон хүчээр үйлчилж байна. За үүнийг савтай шингэнд хийж үзэхэд ньютон динамометрын заалт маань 0.85 ньютон болж өрсөлдөж байна. За Архимедийн хууль. За гурсан хоолой бүхий савнд шингэн байгаа. Энэ шингэн бие хийхэд энэ биеийн хийцлэгүнтэй ижил хэмжээний шингэн түрэгдэн гардаг байна. За энийг бол өргөх хүч гэж нэрлэдэг байна хөөдөд. За Архимедийн хууль 4 ньютон жинтэй ачааг нөгөө савтай шингэнд хийж үзэхэд 3 ньютон жинтэй шингэн маань түрэгдэж гарсан байна. Динамометрын заалт маань 1 ньютон болж өөрчлөгдсөн байна хөөдөд. За биеийг шингэн хийхэд уг биеийн жинтэй тэнцүү хэмжээний шингэн түрэгдэж гарнаа. Үүнийг Архимедийн хууль гэж нэрлэдэг байна шөөдөд. За үйлчлэх хүчнүүдийг дүрсэлцгээе. За динамометрээс нэг ачаа зүүсэн байна. За энэ ачаанаас дээшээ утасны татах хүч үйлчлэнэ. Доошоо хөндийн хүч буюу mg маань үйлчлдэг байна. За үүнийг шингэн дотор байна гэж үзье. За тэгвэл утасны татах хүч маань мөн дээшээ үйлчлэнэ. Утасны татах хүчийг Т-гээр тэмдэглэнэ. За доошоо mg буюу хөндийн хүч маань үйлчлдэг. Шингэний зүгээс дээшээ өргөх хүч буюу Архимедийн хүч маань үйлчлдэг байна шүүдэд. Шингэн дотор байгаа бие ямар хүчнүүд үйлчлэх вэ? За үүнийг дүрсэлж үзье хүмүүст. За шингэний зүгээс дээшээ өргөх хүч буюу Архимедийн хүч үйлчлдэг байна. Тухайн биеийн доошоо үйлчлэх хүч буюу хөндийн хүч маань байдаг байна. За Архимедийн хүч гэж юу вэ? За үүнийг тодорхойлох юм бол шингэн төвж байгаа биеийг шингэний зүгээс өргөх хүчийг Архимедийн хүч. Архимедийн хүч нь түрэгдэж гарсан шингэний жинтэй тэнцүү байна. За үүнийг томьёолж үзэх юм бол Еба тэнцүү Ро V G гэдэг. V маань түрэгдэж гарсан биеийн эзлэхүүн, Ро маань шингэний нягт, G маань 981 буюу ньютоныг хуваахын килограмм буюу хөндийн хүчний хордтол байдаг байна. За бие хөвгжих нөхцөлийг судлаа. Дараах зургийг сайтар ажиглаар өгдөг. Тэгээд дүнэлт гаргая. За эхний зураг дээр лонх маань усны гадаргатай байна. Энэ тохиолдолд хөндийн хүч нь Архимедийн хүч буюу нөгөө шингэний зүгээс өргөх хүчнээс бага байна. Энэ тохиолдолд лонх маань дээр нь хөвж байна. За хоёр дахь зурган дээр бол лонхон дотор юм хийсэн байна тийм ээ. За энэ тохиолдолд яг шингэнийхээ голд байна. Тэгэхээр өргөх хүч буюу хөндийн хүч хоёр маань тэнцүү нөхцөлд байдаг. Гурав дахь зурган дээр ёроолт нь байна, шингэний ёроолт. Тийм боос лонхтой зүйл маань. За энэ тохиолдолд хөндийн хүч маань өргөх хүчнээсээ их байна гэсэн үг. За дүгнж үзэх хэрэгтэй. За Архимедийн хүч нь хөндийн хүчнээсээ их байх нөхцөлд шингэний гадарга дээр хөвнө. Архимедийн хүч нь хөндийн хүчнээсээ бага байх тохиолдолд бие живж байна. Архимедийн хүч хөндийн хүч хоёр тэнцүү байх тохиолдолд шингэн дотор хөвнө. Хөвгжих нөхцөл бие нэгтээс хамаарх болов хүмүүстээ. За үүнийг үзье. Эзлэгүнтэй 3 өөр бие савтай шингэнд хийж үзсэн байна. За эхнийх нь үс, хоёр дахь нь мод, гурав дахь нь төмөр байна. За энэ тохиолдлыг сайн хараад аваа хүмүүстээ. Үс, мод хоёр бол хөвж металл маань живсэн байна. За шингэний нэгт бие нэгтээс их байх тохиолдолд гадарга дээр хөвнө гэж. За шингэний нэгт бие нэгт бага байх юм бол бие живнэ. Шингэний нэгт бие нэгт хоёр тэнцүү байх юм бол шингэн дотор бие хөвнө гэсэн үг. За нөгөө Архимед маань
Энэ ягтаар нь хамааруулж олсон байх нь шүү дээ, тийм үү хүмүүстээ. За яагаад гэдэг хариултыг өнөөдрийн хичээлээрээ дүгнж олсон байх нэ.